Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар хичээл. Хөдөлмөрийн харилцаанд дах нийгмийн түншлэл. Сургалтыг зохион байгуулагч байгууллагууд. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. Дэлхийн банк. Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл. 2 дугаар бүлэг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад хөдөлмөрийн харилцаанд дах нийгмийн түншлэл гэсэн шинэ бүлэг нэмсэн. Энэ нь хөдөлмөрийн харилцаа, маргааныг аль болох нийгмийн түншлэлийн зарчмаар шийдвэрлэхийг зорино. Сайн нийгмийн түншлэл хамтын хэлэлцээрээс хүртэх өгөөч нь улс орны хувьд ажил хүйтл, ядуурлын төвшин, хөдөлмөрийн маргаан буурах, ажилтны хөдөлмөрлөх нөхцөл сайжрах, бүтээмж өсөх, ажил олгогчид ур чадвартай ажиллах хүчээр хангагдах, эрх зүйн таатай орчинд үйл ажиллагаа явуулж ашиг орлого нь нэмэгдэх боломжийг бүрдүүлдэг. Ажил олгогчид нараа зөвхөн ашиг орлогын төлөө биш, нийгмийн хариуцлагатай, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрдүүлэхэд онцгой анхаарах хандлага дэлхийд дахинд бий болсон байна. Энэ хандлагыг дэлгэрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал болон хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ёстой. Урд өмнө нь төр хувийн хэвшлийн түншлэлийн цор ганц тодорхойлт гэж байдгүй бөгөөд түүнийг хизээ хэрхэн хэрэглэх талаар тогтсон ойлголт байхгүй явсаар ирсэн бол хуулиар энэхүү ойлголтыг цэгцлэх шаардлага гарсан юм. Хуулинд нийгмийн түншлэл нь хөдөлмөрийн харилцаа, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох талуудын ашиг сонирхлыг уялдуулах замаар нийгмийн зөвшөлтсөл бүрдүүлэхэд чиглэсэн ажил олгогч болон ажилтан, тэдгээрийн төлөөлөгчид, төрийн байгууллага хоорондын 2 болон 3 талдах хамтын ажиллагаа мөн хэмээн тодорхойлсон. Нийгмийн 3 талт түншлэлийг засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, ажилтан болон ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын хооронд хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлаар талуудын ашиг сонирхлыг уялдуулах, бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхээр зөвлөлдөх, харилцан ойлголцох, хамтын хэлэлцээр байгуулах замаар хэрэгжүүлнэ. Өнөөдөр Монгол улсад 3 талт түншлэлийн үндсэн субъектүүд нь засгийн газар, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо байна. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт хэлэлцээрийг Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Алсын хараа 2050, засгийн газрын шин сэргэлтийн бодлого, олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111-р чуулганаас дэвшүүлсэн нийгмийн шударга ёсыг хангах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх зорилт, засгийн газрын 2029-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрлийн дараах эдийн засгийн сэргэл зэргийг баримтлан нийгмийн түншлэгч талуудын идэвх санаачлагад тулгуурлаж хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна нутгийн захиргааны байгууллага, ажилтан болон ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын хооронд хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлаар талуудын ашиг сонирхлыг уялдуулах, бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхээр зөвлөлдөх, харилцан ойлголцох, хамтын хэлэлцээр байгуулах замаар хэрэгжүүлнэ. 3 талт түншлэлийн гэрээний талууд хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг дүгнэн ажиллаж байх үүрэгтэй. Хуулинд зааснаар нийгмийн 3 талт түншлэлээс гадна нийгмийн 2 талт түншлэлийг ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлын асуудлаар салбар дундын аж ахуйн нэгж, байгууллагуудын түвшинд талуудын харилцан зөвшөлдсөх, хамтын хэлэлцээ хийж хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах замаар хэрэгжүүлнэ. Нийгмийн 3 талт түншлэлийн хүрээнд дараах баримт бичгийг байгуулж болно. Бодлогын асуудлаар нийгмийн түншлэлийн 3 талт улс, салбар дундын аймаг, сум, нийслэл дүүргийн хамтын хэлэлцээр. Нийгмийн түншлэлийн 3 талт хамтарсан мэдэгдэл, бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөмж, өдөрдөмж, аргачлал, үйл тогтоомжинд заасан бусад. Нийгмийн 2 талт түншлэлийн хүрээнд дараах баримт бичгийг байгуулж болно. Салбар дундын хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, үйл тогтоомжинд заасан бусад. Олон улсад хэвшсэн ойлголтоор ажилтан, ажил олгогчийн харилцаа нь ганцаарчилсан буюу хамтын хэлбэрээр 1. Аж ахуйн нэгж байгууллага буюу ажлын байранд, бүлэг аж ахуйн нэгж буюу салбарын хүрээнд, орон нутгийн буюу мужийн түвшинд, үндэсний түвшинд явагдаж болно гэж үздэг. Харин Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулинд нийгмийн 3 талт түншлэлийн удирдлагыг хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт, үндэсний хороо, салбар хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт хороо, аймаг, нийслэлийн хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт хороо тус хэрэгжүүлнэ гэж заасан. Хэрвээ та
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн маргааны тухай онлоос гүнзгийрүүлэн судлахыг хүсвэл дараах линкүүдээр орж үзэх боломжтой. Үндэсний хороо нь засгийн газар, ажилтны болон ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын тэнцүү тооны төлөөллөөс бүрдэх бөгөөд засгийн газрын дэргэд ажиллана. Салбар хороо нь тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, ажилтны болон ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагын тэнцүү тооны төлөөллөөс бүрдэх бөгөөд тухайн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний дэргэд ажиллуулж болно. Ажилтан, ажил олгогчийн санаачлагаар аймаг, нийслэлийн хороо, нутгийн захиргааны байгууллага, ажилтны болон ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах аймаг нийслэлийн байгууллагын тэнцүү тооны төлөөлөлтөд байгуулж болно. Аймаг нийслэлийн хороо засаг даргын дэргэд ажиллана. Тухайн хүн тодорхой чиглэлд хүлээн зөвшөөрөгдсөн чадамжтай гэдгийг нотлоход шаардлагатай мэдлэг, ур чадвар ба бусад онцлог шинжээр мэргэжил тодорхойлогдох ба ихэвчлэн диплом, эсвэл гэрчлэгийн хэлбэрээр илэрхийлэгддэг. Тодорхой ажил мэргэжилтэй холбоотой мэргэжилтийн асуудлыг холбогдох мэргэжлийн холбоо, нийгэмлэг буюу салбарын зөвлөл эрхлэн зохицуулж байдаг ч улс орны хувьд нэн чухал мэргэжлүүдийн асуудлыг төрөөс зохицуулах нь бий. Улс орон бүр өөр хэрэгцээ шаардлагын улмаас мэргэжлийн хүрээг бий болгон хэрэглэж байна. Олон орны хувьд иргэдийнх нь мэргэжсэн байдал, ажлын байранд шаардагдаж буй мэдлэг, ур чадварт хүрэхгүй, тааруухан нийцэж байгаа нь мэргэжлийн хүрээг боловсруулан хэрэгжүүлэх гол учир шалтгаан болсон байдаг. Хуулийн 17 дугаар зүйлд мэргэжлийн үндэсний хүрээ хэмээн ойлголтыг оруулж ирсэн байдаг. Мэргэжлийн үндэсний хүрээг бүрдүүлэх, зохицуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага болон мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн засгийн газар батална. Үүнтэй холбоотой гаргасан журмуудыг та хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны вебсайтаас үзэх боломжтой. Ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага болон мэргэжлийн холбоод хамтран ажил мэргэжлийн стандартыг боловсруулдаг бөгөөд харин стандартад боловсруулах аргачлалыг 3 талт үндэсний хороо тогтоолоор баталдаг байна. Үүнтэй холбоотой линкээр та мөн орж үзэх боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.